2025 оны зөвлөлийн талаар бүгдээрээ хамтдаа ярилцъя. За магадгүй энэ мэдээллийг одоо чихтэй өвхлээс сууж исэн хүмүүс бол одоо ингээ анхаарлаа тавиад сайн сонсороо гэж хүсэж байна. Орчуулан хүргэж байна. Авахгүйхийн ухаанаар хандна уу. Тэгээ 2025 он бол одоо Азийн улс орнуудын тийм ээ яг одоо улс төрийн тэр системийн өөрчлөлт гарах ийм он жил юм а гэж тэр хэлсэн. Тэгээд үүнийг одоо өөрчлөхийн тулд одоо хуульд янз бүрийн одоо өөрчлөлтүүд орно гэж. Тэгээ яг одоогийн нөхцөлөөр бол одоо Мянмар гэдэг улс ааш тийм ээ. Мянмар бол одоо нэлээд улс төр болоод ард иргэдийн хооронд юм зөрчилдөөн үүсээд тэр зөрчилдөөн хизээ одоо төгсөж дуусах мэдэхгүй одоо үргэлжилж байгаа. Тэгээ Бангладешийн хувьд тийм Азийн орн Бангладешийн хувьд ч гэсэн маш их одоо харанхуй хэцүү нөхцөл байдалд очсон байгаа. Үүмийн самун болоод эсэргүүцлийн хөдөлгөөн дээцэгтэй тулсан байгаа. Тэгээ одоо энэ юуг илэрхийлж байгаа юм гэхээр одоо яг Анандын одоо хэлсэн зөвнөлийн тийм ээ яг одоо гол гэрчлэгт жишээ болж өгч байна гэсэн үг. Тэгээ 2024 он болон 2025 онд бол дэлхийн 3 дугаар тайм бол дэгдэхгүй гэж Ананд хэлсэн байгаа. Ер нь бол түүний одоо зөвнөлийг сайн ингээд хараад судлаад үзэх юм бол дайны болохоор нэг хэлээгүй байгаа. Тэгээ яагаад тийм дайны дур тодорхой хэлдэггүй гэхээр ерөнхийдөө одоо хэвлэл мэдээллийн тийм ээ тэр одоо хэлсэн зүйлийг буруугаар ойлгоод буруугаар ашиглаад тэгээ янз бүрийн одоо буруу мэдээлэл өгөхий гэдгээ санаа зовсон улмаас тэр бол яг тэр одоо дайнтай холбоотой зүйлийг нарийн хэлдэггүй. Тэр өөрийнхөө нэгэн ярилцлаганд 2025 оны тухай зөвнөлийг тэгээ өөрийнхөө одоо таамаглалыг хэлсэн байдаг. 2025 онд нэлээх одоо том аллах болох боломжтой. Гэхдээ тэр одоо яг мөн чанар тийм ээ юунаас болов яасан гэдэг нь бол бас нэлээд олдохгүй байх. Үнэн мөн нь олдохгүй байх магадaltaй байна. Эдгээр үйл явдлуудыг одоо орны одоо 6-гаар аваад үзэх юм бол 2025 оны 4 сард болно гэсэн ийм таамаглалт дэвшүүлж байгаа юм байна. Яг энэ үед болохоор сансар гариг болоод райхуу гариг бол нэлээд одоо ийм ойрхон нөхцөл байдалд очих юм байна. Энэ гаригуудын одоо энэ ойрцсон нөхцөл байдал нь болохоор яг 1968 онд Вьетнамын эд явагдаж байгаа үед бас ийм нөхцөл байдал гарч ирж исэн юм байна. Сансар райхуу хоёр ойртоход бол хүмүүсийн одоо сэтгэхүйд нэлээд том өөрчлөлт гарч ирнэ гэж тэр үзэж байгаа юм байна. 2025 онд ард түмний эрх мэдэл нэлээд одоо тодорхой болох бөгөөд ялангуяа одоо хүчтэй том орнууд тэр дундаа одоо хятадын хувьд маш одоо том өөрчлөлт гарна гэж үзэж байна. 2025 оны Анандын зөвлөлийг аваад үзэх юм бол одоо янз бүрийн дэвшлэлд хүчтэй том зэвсгүүдийг одоо 2025 онд нэлээд одоо шалгаж туршиж үзнэ. Тэр дундаа бол одоо цөмийн зэвсгийг бол туршиж үзэх магадлалууд бол маш өндөр байна гэж таамаглаж байгаа. Тэгээ ер нь улс орнууд бол яг одоо өөрсдийнхөө юмсан дайны одоо зэвсгүүдээ туршиж үзэх тэрнгээр одоо өрсөлдөх ийм нэлээд одоо тийм өрсөлдөөнтэй жил болно гэж харж байна. Тэгээ энэ нь болохоор дэлхийн 3 дугаар дайнд хэрэглэх тэр одоо цөмийн зэвсэг тийм ээ одоо байлдааны зэвсгүүдээ шалгаж үзэх ийм одоо он жил болно. Ялангуяа 2025 онд бол далай болоод далайн одоо хойгийн эргэн тойронд янз бүрийн одоо юм эмх цамбраагүй байдал үүснэ. Элдв янзын одоо тийм зөрчилдөөнүүд гарах боломжтой гэж үзэж байгаа. Мөн одоо далайн доорх газар хөдлөлт болох магадлал өндрөө. 2024 оны 4 сараас 2025 оны 4 сар хүртэл энэ хугацаа бол одоо маш онцгой янз бүрийн зүйл тохиолдох ийм магадaltaй жил байгаа. Тэр мөн юу гэж бас дурдсан байдаг вэ гэхээр 3 дахь ертөнцийн талаар ойлголтыг дурдсан байдаг. 3 дахь ертөнц гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр ядуу буруу орн буюу ядуу буруу одоо тэр бүс нутгийг хэлж байгаа юм. 3 дахь ертөнц багцаа зарим орнууд Африкийн зарим орнууд зүүн Аз, зүүн өмнөд Аз, ойрхт орнуудын бүс нутгуудын зарим улсууд орж байна. Эдгээр улс орондоос бол бид нартэй одоо өөрсдийнхөө одоо харж мдээгүй дэлхийн одоо дэлхийн нуугдж байгаа тийм маш одоо гунигтай харуулсалтай хэцүү тийм одоо нөхцөлийг харах боломжтой. 3 дахь ертөнцийн орнд дэлхий дээр болж байгаа гамшиг, цаг агаарын өөрчлөлт, дайн, ялангуяа одоо хүн амын өсөлтөөр шалтгаалсан янз бүрийн одоо маш хэцүү
нөлөөллүүдийг одоо хүчтэйгээр тусгаж авч идэг. Түүхийн хувьд эдгээр усуудыг аваад үзэх юм бол одоо тийм ээ колоничлол, империализм, удаан хугацааны дарлал, мүлжлэг маш одоо хүнд хэцүү замлыг одоо туулсан байдаг. За хэдийгээр эдгээр усууд нь одоо өөрсдийнхөө тусгаар тогтнолыг зарласан ч гэсэн эдийн засгийн хувьд одоо маш их сул дорой тийм ээ улс төрийн хувьд зайлшгүй авилгал одоо цэргийн аюулгүй байдал гэдэг ийм олон одоо асуудлууд бол эдгээр орнуудад байдаг. Ялангуяа одоо тэр хүчтэй том гэдэг улс орнуудын сайн муу нөлөөнд бол маш их одоо өртөж байдаг ийм орнууд юм аа. Анаандын одоо 2025 оны зөвлөлөөс аваад гисэн бол 3 дахь ертөнц гэж хэлэгдээд байгаа энэ орны одоо ард түмэн бид нар ч гэсэн эрэгтэйгш одоо сайхан амьдрах, сайн нийгэмд амьдрах эрэгтэй хүмүүс юм байна. Бид нар энэ эрхээ олж авнаа гэд тэгэхээр одоо өөрсдөө тий хүчээ нэгтгэж одоо босох ийм магадлал өндөртэй жил болно гэж тэр одоо зөвлөлтөө хэлсэн байна. За энэ удаа болохоор Их Британий алдартай зөнж Паркерийн хэлсэн зүйлийг бүгдээр авч үзье. За ингээд тэтгэн сарын өмнө болсон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Трампыг одоо алах гэж оролцсон тэр үйлдэлийг бол одоо маш тав тодорхой зөвнөж хэлсэн байдаг. За ингээд Паркер бол 2025 онд болох гол одоо том үйл ажиллагааны талаар бас өөрөө зөвнөж хэлсэн тухайгаа одоо зарласан байна. Тэр дотроо дэлхийн эдийн засгийн хямрал одоо шинэ вирусын тархалт Европоос гаралтай бактерийн одоо тархалт Трамп ерөнхийлөгчийг хөнөөх гэж оролцсон бас нэгэн одоо оролдлого нэлээ хятадд болох нэлээ одоо эмх замраагүй байдлын талаар ч гэсэн одоо тэр хэлсэн байна. За мөн одоо дэлхийд болох байгалийн одоо гамшиг сүйрлийн талаар ч гэсэн тэр дурджээ. За тэгээд одоо бид нар энэ одоо зөгнөл дээр тийм ээ маш одоо хүнд хурц янз бүрийн одоо зүйлсүүд гарч ирж байгаа. За эдгээр одоо зөгнөлүүдийг хилээ зогсохгүй одоо яаж түүнээс бас өөртөө хамгаалах вэ гэдэг талаар тэр дурджээ. За бүгдээрээ одоо түүний хэлсэн зөгнөлийг нарийн авч үзье. Тэр бас нэгэн одоо тийм ээ бичлэгтээ бурхан минь Америкийг одоо хамгаалж өгөөрэй гэж тэр дурдсан байдаг. Тэгээ эдийн засгийн хямралын одоо утаа бол ингээ үргэлжлсээр байх болно. Америкт 2024 онд бас хамгийн том зүйл болохоор Америкийн ерөнхийлөгчийг сонгох сонгуул болсон. Сонгуулийн дараа бол Трамп ерөнхийлөгч маш одоо идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээ 2025 онд яг одоо өөрийнхөө ерөнхийлөгчийн бүрэн эрхийг аваад тийм ээ цагаан ордонд орсны дараа ер нь юу болох болоо гэж олон хүмүүс одоо харж байгаа. Английн Паркер зөвнөж бол одоо маш их алдартай хүн юм аа. Трамп ерөнхийлөгч өөрийнхөө одоо ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хариуцлагыг авсны дараа одоо Америкийг цэвэрлэх үйл ажил тийм ээ маш одоо шаргуу орноо гэж тэр хэлж байна. Тэгээд одоо өөрийнхөө сөрөг хүчинтэй ч юм те өөрийнхөө дайсантай бол айхтар зууралтаад ингээд тэмцэлээд байхгүй. Америкийг сэргээх талаар өөрийнхөө одоо мөрийн хөтөлбөрт дурдсан зүйлсүүдийг одоо хийж эхэлнэ гэж тэр хэлж байна. Тэгээ ер нь бол одоо Америкт болж байгаа тэр сонгуулийн одоо бусрамг үйл ажиллагаа, худал хуурмаг тэр зүйл бол тэг бүрэн одоо ишлэгдэх боломжгүй. Трамп хэрэглэж гэсэн одоо тэрнтэй одоо нэг айхтар зууралдахгүй. Гэхдээ хэвлэл мэдээлэх юм бол энэ одоо тэг бусрам муухай зүйлийг бас ил гаргаж ирэх болно гэж одоо Парк таамаглаж хэлж байгаа юм байна. Тэгээ цаашдаа бол одоо яг шудраг зөв сонгуул явуулахын тулд одоо шинэ засагдсан тийм хууль гарч ирнэ гэж хэлж байна. За энэ удаа одоо тийм ээ ерөнхийлөгч сонгосон Трамп ерөнхийлөгч бол өмнө бүр 2 удаа ийм аллагт одоо өртөжсэн байна. Гэхдээ ерөнхийлөгч болсны дараа ч гэсэн одоо тэр аллага бол түүнийг одоо тийм ээ хүнийхийг оролцсон орлого бол ингээд зогсохгүй гэж тэр хэлж байна. Паркер өөрийнхөө одоо харсан зүйлийг одоо ил болгосон байна. Тэр нь юу гэхээр одоо машинаас бууж байх үедээ Трамп ерөнхийлөгч одоо бууны суманд өртнөө гэж. Тэгээ тэр үед бол одоо мэдээж одоо гэмтэл авах боловч айхтар бол амь насанд нь л айхтар аюулгүй байсан гэж тэр хэлж байна. Тэгээ түүний одоо яг тийм ээ ерөнхийлөгчийн ажлаа хийх хугацаад хизээд түүнд одоо аюул учрах боломжтой боловч тэр
одоо энэ үүрэг хариуцлага дуусах хүртэл тэр бол амьд байна гэж хэлжээ. Тэгээ Трамп ерөнхийлөгчийг одоо өөрийнхөө одоо энэ ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг дуусны дараа нэлээд одоо тийм сүсэг бишрэлтэй тэр шашны замлаар явна. Ингэхдээ бол олон хүмүүсийг тэр одоо итгэл бишрэл рүү дагуулж явах юм байна гэж тэр хэлж байна. Тэгээ бас нэг одоо тэр нэг зүйлийг одоо таамаглаж хэлж байгаа нь юу гэхээр Трамп ерөнхийлөгч одоо өөрийнх нь одоо энэ хариуцлага дуусны дараа дахин сонгогдох ийм дүр зургийг харж байна гэж. Тэгээ энэ бол маш одоо итгэхэд хэцүү зүйл л дээ. Яг тэгэхээр та бүхний мэдэж байгаачлан Франклин Рузвельт гэдэг одоо өмнөх одоо Америкийн ерөнхийлөгч хүн ерөнхий сонгуульд хэд хэдэн удаа сонгогдсон байдаг. Түүнийг нас барсны дараа Америкийн нэгдсэн улсын парламент үндсэн хуулийнхаа 22 дугаар зүйл нэмэлт өөрчлөлт оруулсан юм байна. За энэ ямар өөрчлөлт вэ гэхлээр одоо ерөнхийлөгчөөр 2-оос дээш удаа сонгогдох боломжгүй гэсэн ийм одоо өөрчлөлтийг оруулсан юм байна. Трамп ерөнхийлөгч өөрийнхөө одоо бүрэн эрхийн хугацаанд энэ хуулийг өөрчилж чадах болоогүй болов тэр их сонирн байна. Тэгээ Паркер юу ч хэлж байгаа гэхээр надад үнэхээр одоо Трамп ерөнхийлөгч 3 дахь удаа сонгогдох юм шиг ийм мэдрэмж төрөөд байна гэж. Тэгээд Трамп ерөнхийлөгчийг одоо яг залгамжаа дараа нь J.D. Vance бол одоо яг түүний залгамжлагчаар гарч ирнэ. За Трамп ерөнхийлөгчийн хамгийн одоо отхон хүү болох Барон Трамп ч гэсэн одоо нэлээд чухал том ийм хүн болно гэж тэр одоо зөвнж хэлж байгаа. Кеннедигийн хаан засаглал гэдэг шиг одоо яг Трампын одоо хаан засаглал одоо үргэлжлэх боломжтой гэж тэр бас харж байгаа. Ялангуяа Барон Трампын хувьд цаг хугацаа зарцуулагдах боловч ерөнхийлөгч болох магадлал маш өндөртэй гэж тэр үзэж байгаа юм байна. Тэгээ Паркер юу гэж хэлж байгаа гэхээр богино хугацаанд бол биелэх зүйл бишээ тийм ээ. Урт хугацааны дараа биелэх ийм зүйл учраас одоо бичиж тэмдэглэж аваад тийм ээ. Яг одоо хэрвээ тэр болсон үед нь ийм зүйл болжээ гэж одоо харах боломжтой зөвнөлөө гэж тэр өөрөө хэлжээ. За Хятадын хувьд бол маш одоо том эмх замбраагүй хэцүү нөхцөл байдал туусны дараа соёлын одоо дахин сэргэлт Хятад улсад гарч ирнэ гэж тэр харжээ. Хятад улсыг бол одоо яг ингээд энэ одоо сүнслэг талаас нь харахад бол маш юм одоо утаатай их хүнд харагдаж байна гэж тэр хэлсэн. Тэгээ энэ болохоор ерөөсөө маш тийм одоо сайнны дохой биш ээ. Тэгээ 2025 онд бол одоо Хятад бол маш одоо том өөрчлөлт орноо. Эргэлтийн зэгтээ тулгарна. Ялангуяа одоогийн энэ эрх барьцгаа засгийн одоо төгсгөл харагдаж эхэлнэ гэж хэлж байгаа. Тэгээ зарим хүмүүс бол энэ мэдээг сонсоод тийм ээ өө бас тийм ч муу мэдээ биш байх шүү гэж бодож болох юм. Тэгээ Паркер юу ч хэлж байгаа вэ? Гэтэ мэдээж энэ өөрчлөлтөд бол цаг хугацаа хэрэгтэй. 2025 он бол тэр өөрчлөлтийн ердөөл одоо эхлэл тавигдах ийм он жил байх болно гэж. Хамгийн нэгдүгээрт Хятадын одоо эдийн засагт нэлээд одоо том өөрчлөлт орно. Трамп ерөнхийлөгч өөрийнхөө ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авсны дараа Хятадд худалдааны хориг арга хэмжээ тавина гэж хэлж байгаа. Трамп ерөнхийлөгч өөрийнхөө мөрийн хөтөлбөрт Хятадын бараа бүтээгдэхүүн 60% татвар ногдуулна гэж дурдсан байдаг. За мэдээж яг хэдэн хувь гэдэг нь бол чухал биш тийм ээ. Хамгийн гол нь одоо энэ зүйл одоо хэрэгжээд эхлэх юм бол Хятадын эдийн засаг нийгэмд бол маш их одоо ноцтой хүндрэл учирнаа. Яагаад хүндрэл учрах юм болоо гэж бас бодож иж магадгүй тийм ээ. Хятадын үйлдвэрт ажиллаж байгаа тэр хүмүүсийн одоо тэр цалин хөлбөл маш одоо хямдхан байдаг. Нэг үгээр хэлэх юм бол боолын ажил хийж гинэ гэж одоо адилхан. Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт багасаад эхлэх юм бол үйлдвэрлэлт тийм ээ бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт багасгаас руу аргагүй болно. Ингэснээр одоо яг үр дүндээ бол тийм ээ хөдөлмөрчдийн нөхцөл байдал тэнд ажилладаг хүмүүсийн нөхцөл байдал одоо маш дордож ирнэ. Тэгээ их хэмжээний хүмүүс бол ажлын байраа алдна гэсэн үг. За ингээд эдийн засгийн нөхцөл байдал хэцүү болоод ирэх юм бол хамгийн их одоо хохирох хүмүүс бол дунд давхаргын буюу доод давхаргын хүмүүс юм аа. За ингээхээр яг одоо ийм нөхцөл байдал ороод ирэхээр одоо өөрсдийнхөө өдөр тутмын амжиргаа, өдөр тутмын амьдралыг авч явахад
маш олон хүмүүс одоо хэцүү нөхцөл байдалд орж ирнэ. Тэгсээр эцсийн зүйл одоо хятадын нийгэм маш одоо тэр аяараа эмх замбраагүй байдалд очноо. Ийм нөхцөл байдал очиход эцсийн засгийн газар одоо шууд унахгүй маа гэхэд ямар ч байсан ийм нөхцөл байдал одоо амьдруулж байгаа тийм ээ, засаг төрдөө гомдсон эсрэг үзэл бодолтой ард түмэн одоо оширч гарч ирнэ гэсэн үг. 2025 онд Хонконгод тийм ээ одоо засгийн газрын эсрэг жагсаал цуглаанууд одоо зохиогдно. Мөн хятадын зарим бүс нутагч гэсэн засгийн газрын эсрэг хөдөлгөөнд жагсаалууд одоо гарч ирнэ. Олон хүмүүс тийм ээ засгийн эрхийг барьж байгаа Ши Жинпинийг одоо огцроосоо огцор гэсэн одоо ийм дуу хоолойнууд энэ тэмдгүү одоо гарч ирэх болно. Хятад дотор бол тийм ээ одоогийн засгийн газрыг эсрүүцсэн янз бүрийн жагсаал хөдөлгөөнүүд бол өрнөж гарч ирэх болно. За ингээд ийм олноороо тийм ээ одоо гарч ир засгийн газрын эсрэг жагсуулна гэж одоо тэр Паркер зөвөн хэлж байгаа юм байна. Тэгээ засгийн газар ч гэсэн одоо зүгээр байхгүй тийм ээ нууц цагдаа нарыг одоо энэ тэнд томилж арт түмнийг айлган сүрдүүлэх тийм ээ арт түмнийг бас ингээд ташин зовоох ийм үйл ажиллагаач бас хийх дүр зургийг харсан гэж тэр хэлж байна. Тэгээ хятадын одоо нийгэм маш одоо том өөрчлөлт эмх замбраагүй байдал өөрчлөлт гарах магадaltaй боловч Мао Цзэдуний үе шиг тийм ээ одоо маш их одоо хурц цус урссан ийм хувьсгал болохгүй гэж одоо энэ 90 үед тохирсон тийм одоо хувьсгалууд өргөх болно. Энэ Үмэн самуун төрчлөлт тэмцлээний үр дүнд хятад улс жижиг хэсэг болго Европ шиг одоо жижиг хэсэг болж хуваагдаж ардчилсан үзэлтэй ийм одоо улс орн болно гэж үзэж байгаа юм байна. Байгаа энэ өдөр Ши Жинпинг болохоор ямар нэгэн асуудал тулгарх юм байна. Өвчин тусах уу эсвэл одоо ямар нэгэн хэцүү зүйл тохиолдох юм байна. Ингээд бол тэр өөрийнхөө одоо тийм ээ судлаас огцрох юм байна гэж тэр харсан байна. Тэгээ 2025 онд бол түүнийг орлох одоо шинэ лидер гарч ирнэ. За ингээд хятадын ард түмэн одоо тийм ээ засгийн газрынхаа эсрэг жагсаад ингээд ийм уур хилэнтэй байх үед хятадын засгийн газар тэр одоо уур хилэнг эргүүлэхийн тулд одоо тайван руу ямар нэгэн байдлаар одоо дайралт, давшилт одоо хийн. Гэхдээ одоо тайван бол зүгээр одоо тэрнийг хүлээж аваад тэнд одоо өртөөд суухгүй талаар тэр бас дурджээ. Тайванаас одоо өөрсдөө хамгаалах ийм зэвсгийг бас бэлдэж байгаа юм байна. Тэр нь болохоор маш одоо үнэтэй мисайл юм уу цөмийн зэвсэг биш дорон одоо тийм ээ яг өөрсдөө хамгаалах юм дорооныг бэлдэж байгаа юм байна. Энэ дорон нь болохоор одоо дуу аваад давтамжаар одоо ингээд яг мэдрэж одоо ажилладаг ийм дороо юм байна. Тэгээ нэлээд одоо хүчтэй орчин үеийн ийм техникэ гэж дурджээ. За тэгээд Паркер одоо юу хэлж байгаа гэхээр одоо энэ одоо өөрөх нь одоо харж байгаа, таамаглаж байгаа зөвөн жоогоор бол тийм ээ маш одоо ийм аимшигтай хэцүү зүйлсүүд ингээд сулгарч болцсохгүй ч гэсэн энээс бол бид нар бас хамгаалах боломжтой. Юу вэ гэхээр тийм ээ бид нар өөрсдийнхөө одоо тэр дотоод дуу хоолойг сонсож тэнгэр бурхандаа залбирч шудраг зөв одоо тийм ээ төвчээртэй сайхан сэтгэлтэй сайн зүйлийг бодож ингэж тийм ээ амьдарч чадах юм бол бас тэ янз бүрийн одоо энэ муу зүйлээс бид нарыг бас ингэ тийм ээ хамгаалах боломжтой гэж бас хэлжээ. Бид нар ингэж чадах юм бол бид нар илүү хүн төрөлхтөн маань илүү гэрэл гээтэй сайн сайхан ингээд дөрөв явж чаднаа. Илүү янзын гай гамшигаас хол байж чаднаа. За энэ бол яг миний бодол тоо. Магадгүй одоо тэнгэр бурхнаас хүн төрлөختөнд энэ одоо зүнж тэмээх энэ хүмүүсээр дамжуулаад одоо хэлж байгаа илүү одоо тийм ээ сайн сайхан ирээдүйн төлөө зөв шудраг одоо тийм ээ бие биендээ хайртай, инэрэлтэй, сайхан сэтгэлтэй байгаарэ. Ингээм бол одоо энэ дэлхийн ертөнц маань илүү одоо сайн сайхан гэрэл гээ рүү явна гэдэг хэлж байж болох юм аа. За Паркер мөн одоо тийм ээ хойд өмнөд Солонгосын одоо энэ зөрчилдөөн одоо бол нэлээд одоо эд зөрчилдөөнтэй тийм ээ дотоод талаараа маш зөрчилдөөнтэй хэцүү нөхцөл байгаа ч гэсэн аль одоо хойд Солонгос болоод өмнөд Солонгосын аль алийнх нь хичээл чармаалтаар одоо тийм ээ цаг хугацааны дараа одоо нэгдэх боломжтой гэж
Паркер харж байгаа юм байна. Одоо болохоор Нострадамус Ванга эмээгийн 2025 онд хэлсэн одоо нэлээд тэр хоёрын одоо аль аль нь адилхан одоо хэлсэн энэ зөвлөлүүдийг бүгдээр дурдж авч үзье. Европын бүс нутгийн хооронд үл ойлголцол зөрчилдөөн одоо үүснэ. Тэгээ түүний хажуугаар одоо янз бүрийн вирусын тархалт бий болон тэр вирусын тархалт нь бол одоо тэр дайн дайснаас илүү одоо маш хэцүү зүйлийг одоо хүн ардад учруулнаа гэж бичигдсэн байна. Америк болон Финландийн судалгааны багийн хийсэн судалгаанаас авч үзсэн бол дэлхийн дулаарлаас болоод эртний одоо тэр халдварт өвчин вирус одоо дэлхий дээр тархаж гарч ирнэ. Тэгээ энэхүү одоо вирус нь дайн дайснаас илүү хохирол мөхлийг одоо хүн төрөлхтөнд авчирнаа. Европын бүс нутгийн дайнаас болж хүн ам одоо цөөрнө. Мөн одоо Иран, Израилийн одоо дайн байлдаан бол улам ингээд даймжирнаа гэж тэр хэлсэн байна. Ванга эмээ болон Нострадамусын одоо хэлсэн нэг одоо зөвөнд нэгдэж байгаа бас нэг зүйл нь юу гэхээр 2025 онд гадны бит буюу одоо харь гаргийн бит дэлхий дээр ирж одоо яг хүн төрөлхтөнд бүгдээрээ одоо тэр түүнийг одоо юм харах боломж, уулзах боломжтой ийм цаг хугацаа ирнэ. Харь гаргийн хөлгийн одоо буух газар нь болохоор маш олон хүнд сугаларсан, маш олны одоо анхаарал байгаа том стадионд болно гэж одоо тэр дурдж зөвнж хэлсэн байна. Тэгэд ингэснээр болоо дэлхий тэр чигээрээ одоо маш одоо сэрэмжлүүлэгт автаж маш одоо үмэн сан болно гэж хэлж болох нэ. Тэгээ Банга эмээ болохоор Болгарын одоо том газар хөдлөлт Чернобылийн цахилгаан станцын дэлбэрэлт 9 сарын 11-ний тэро Америкийн 44 дахь ерөнхийлөгч Барак Обамаг одоо гарч ирэх талаар хэлсэн. Коронавирус гарч ирж тийм ээ одоо дэлхийд даяар тархах талаар одоо ийм зөвлөлүүдийг хэлсэн байдгаараа алдартай юм байна. За ингээд дэлхийд алдартай одоо зөвнөгчд маань тийм ээ янз бүрийн одоо биелээгүй янз бүрийн зөвнөлүүдийг одоо хэлсэн байдаг юм байна. Тэгээд одоо зөвлөгчийн маань хэлсэн зөвнөлүүд нь одоо яг таарах юм онцлох үнэхээр зөвнөлүүд нь бас энэ мэдээллийн хэрэгслүүдээр ингээд тардаг баха гэж би бодож байна. 2025 онд одоо янз бүрийн зүйл болох юм байна. Тэгээд бүгдээрээ өмнө тэр Паркерийн одоо хэлсэн шиг тийм ээ одоо зөв бодолтой сайн сайхан зүйлийг бодож хийж үйлдэж одоо дэлхийхээ төлөө байгалийнхаа төлөө хүнийхээ төлөө ийм сэтгэлтэй одоо манай монголоор бол тийм ээ зөв явбал зөөлөн замбуулан гэж хэлдэг тийм ээ тэрэн шиг одоо зөв явбал илүү янз бүрийн одоо тэр байгалийн гай гамшиг муу зүйлээс бас хамгаалах юм болов уу гэж бодож байна. Тэгээд 2025 онд нь хүн бүхэнд амжилт аз жаргал сайн бүхнийг хүсэн өрөөё. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.